Сайн мэцхан өрхөм үзэгчтэй та бүхнийхөө өчийн амгалан айлтгая. UBS телевизийн нүүр тулсан яриа шууд ярилцлага эхлэж байна. За манай ярилцлагын өнөөдрийн дугаарт Монголын хэрэглэгчдийн ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Шаргын Цэнд баяр оролцож байгаа маа. Ингээд бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэг тахимд хүрэлцэн ирсэн танд үзэгчдийн өмнөөс олон хойс сайн юм талархал төвшүүлье. Баярлалаа. Тэгэхээр Монголын хэрэглэгчдийн ашгийг хамгаалах нийгэмлэгийг үзэгчид маань нэлээд сайн мэднэ. Энэ байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааны талаар ч гэсэн нэлээдгүй сайн мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр та одоо нийгэмлэгийн тэргүүн хүний хувьд ер нь нийгэмлэг маань байгуулагдаад одоо нэлээд хэдэн жил болчлоо. Энэ жилүүдийн хугацаанд юу хийж амжуулныг товчхон нийгэмлэгийн талаар ярилцлага эхлэе гэж бодож байна. Нийгэмлэг байгуулагдаад энэ 10 жил болчлоо шүү дээ. 10 жил гэдэг бол бас баггүй хугацаа. Тэгээ энэ хугацаанд бол бид бол овоо тавьсан нэг юм хийгээгүй ч гэсэн ямар ч болтугай иргэнийхээ хувьд одоо хэрэглэгчдийн эрх гэж юу байдгийг ер нь хэрэглэгч хүн одоо ямар эрхтэй тэр эрхийг нь яаж хамгаалах ёстой хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан төрийн бодлого мөн эрхт зүйн орчин нийгэм эдийн засгийн одоо ямар орчин байх ёстой бэ гэдэг талаар манай нийгэмлэгийн хамт олон идэвхтэй сонгуультнаар одоо нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулсан байх. Одоо энэ өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль гарлаа. Энэний дараа гарууд үндэсний аюулгүй байдлын тухай хууль, стандарт хэмжээ зүйн байдлын тухай хууль, химийн холбоотой тухай хууль их мэд ерөөсөө хэрэглэгчдийн эрхийг хамгаалах чиглэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нөлөөлөхөс ийм хуулийн одоо багц хууль гарсан байна. За энд бол Монголын хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгмийн удирдах зөвлөл идэвхтэй сонгуультнаар бол энэ хуулийг бүтээлцэж санд ондоо хэлж засгийн газартайгаа хамтран ажиллаж их хурл парламентаараа хэлцүүлэхэд нэлээд одоо цаг хүч чармайлт гаргасан. Түүнээс гадна бизнесийн орчныг эрүүл сарвал болгох ялангуяа хэрэглэгчдэд дээдлсэн хэрэглэгчдийг өөртөө татахын төлөө гэсэн одоо бизнес эрхлэгчдийн хүчин чармайлтыг дэмжсэн үйл ажиллагаанууд явуулсан. Ер нь зах зээлийн одоо нөхцөлдөл хэрэглэгчүүд зах зээлийг зохицуулагч. Ийм болохоор хэрэглэгчээ эрэлт хэрэгтэйг судалж мэддэг. Тэгээд түүний таашаалтанд нийцсэн чанартай аюулгүй шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах ийм одоо үнэт зүйлийг одоо шинээр төрж байгаа бизнес эрхлэгчид төлөвшүүлнэ гэдэг бол одоо манай нийгмийн анхаарал тавьж байсан асуудлын нэг байсан. За хэрэглэгчдийн боловсрол, хэрэглэгчдэд одоо бараа бүтээгдэхүүнийг зөв сонгож авах арга барил, дадлал эзэмшүүлэхэд бас нийгэмдгээс явуулж байгаа хяналт шалгалтын ажил хэрэглэгчдэд хүргэж байгаа мэдээлэл сэрэмжлүүлэг нэлээд ач холбогдолтой болсон. За өөр нэг зүйлүүд хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан одоо бүхэл бүтэн тийм баг сайн нурынхан бүрдсэн гэж хэлж болно. Одоо Монголын хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгэмдэг бол нийт 21 аймаг Улаанбаатар нийслэл мөн одоо төмөр замд одоо бие даасан нийгэмлэг ажиллаж тэндээ хэрэглэгчдийн эрхийг хамгаалах одоо амар хэлбэргүй ажил үүсгэж хэрэглэгчдийнхээ дуу хоолой гаргаж тухайн одоо нутаг дэвсгэрийн төр засгийн байгууллагад хэрэглэгчдийн бодол саналыг хүргэж мөн одоо үйлдвэр худалдааныхантай хамтарч мөн түншлэн үйлдвэр худалдааны үйл ажиллагааг хэрэглэгчдийн зүгээс хянаж зохицуулж одоо ажилтдаг болсон явдал бол Монголын хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгэмлэг одоо бас зохих одоо нийгэмд одоо зохих байр суурь эзлэж хэрэглэгчдээ хамгаалах энэ ажилд зарим нэгэн эхлэл тавьсан болов уу гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр үйлдвэр худалдаа эрхэлж байгаа Пүүс компани аж ахуйн нэгжүүдийн яамд донд Монголын хэрэглэгчдийн ашиг хамгаалах нийгэмлэгийн хэрэглэгчдийн найдвартай түшигсэн цол өргөмжлөлийг авахын тулд одоо нэг ясны бас өрсөлдөөн байдаг гэж хэлж болно. Энэ бол маш нэр хүндтэй бизнес юм болоод одоо тэр бизнес эрхэлж байгаа хүнийхээ хувьд ч гэсэн нэлээд нэр хүндтэй цол тэмдэг байдаг. Тэгэхээр одоо хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага аж ахуйн нэгжээр мөн хэрэглэгчдийн амд нөхөр ихтгэлт бизнесмен ч гэдэг юм уу ийм өдий 10 жилийн хугацаанд ер нь хичнээн байгууллага шалгараад байна.
Тэр ер нь хэрэглэгчтэй татаж тэдний одоо таашаал нийцсэн бараа бүтээгдэхүүнээр хангаж ажиллана гэдэг бол ер нь зах зээлийн үед худалдаа үйлдвэр эрхлэгчид бизнесийн одоо хувь зээг тодорхойлох гол шалгуур байдаг. Ийм болохоор худалдаа үйлдвэр эрхлэгчдийг одоо төв засгаас үнэлэх нэхийг жинхэнэ одоо хэрэглэгчд нь тэдгээр үйлчлүүлэгчд нь үнэлнэ гэдэг үл их өөрчлөлтөө. Тэгээ ер нь зах зээлийн үед бол хэрэглэгчдтэй үйлдвэрлэхээс илүү одоо том тийм чагнал гэж байдгүй. Зах зээлийн үед хэрэглэгчд бол хаана тэр хааны л одоо эрх хэрэгтэй таашаал үнэлэмжийг авч чадах юм бол тэр компани нэр хүндтэй байж чадна. За ийм учраас Монголын хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгмийг бол худалдаа үйлдвэр үйлчилгээний хүрээний нэгүүд нэлээд дэмжидгийг хэлсэн. За гэхдээ тэр хэрэглэгчдийн найз бүртээ түншчтэй эсвэл хэрэглэгчдийн итгэл бизнесмен гэдэг энэ одоо эрхэм цол өргөмжлөлийг авахын тулд үнэхээр хүчин чармайл гаргаж үнэхээр хэрэглэгчдийнхээ одоо санал бодлыг эзэмшиж чадсан. Ийм л одоо нэлээд одоо шилдэг ийм аж ахуйд бизнесмэнүүд л одоо авчих юм л да. Тэр хэрэглэгчдийн ихтгэл бизнесмэнүүд бол 1990 оноос эхэлж бид шалгуур тодруулж өгсөн. Энэ хугацаанд бол ер нь бараг 60 гаруй одоо бизнесмэнүүд авсан байх юм. Гэхдээ энэ үе тийм олон ч юм уу гэхэд бол бас тийм олон биш. Энэ бизнес эрхэлж байгаа хүн одоо улсын хэмжээнд хэдүүлээ. Бидний зөвхөн хамгийн нэр хүндтэй тийм хүмүүст олгодог. Ер нь зах зээл шилжсэний дараагаар анх удаа бизнес эрхлэгчдийг одоо дэмжиж ирсэн манай үйл ажиллагааны нэг хэсэг бол энэ гэж үздэг. За хэрэглэгчдийн найдвартай төлшүүдийн хувьд бол энийг манай аймаг нийслэлийн хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгэмлэгүүд хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулж тэдний саналыг авсны үндсэн дээр одоо тодруулдаг. За тэр үед яг улсын хэмжээгээр тодорхой хэд байгаа юм би сайн мэдэхгүй яагаад гэвэл улсын нийгэмдэг энийг одоо эрхэлдэггүй учраас аймаг орон нутаг нийслэлүүд өөрөөр тоовох авах. За энэ зориуд хэлэхэд бол энэ цол хэрэгмийг бол хэрвээ алдаа дутагдал гаргаад хэрэглэгчдийнхээ хэрэгцээ хангах чадахгүй итгэлийг алдсан байх юм бол одоо олонний өмнө харин хурааж авах ийм болцолтой. Одоо хурааж авах юм болцлыг одоо томруулж хэлвэл хангасан ч гэдэг юм уу тохиолдол гарсан уу? Нэлээд хэдэн компаниуд бий. За энэ нийслэлд ч гарсан, аймагт ч гарсан. Яг тэдвэл хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсан. Тэр одоо өндөр цол хэрэгмийг одоо хурж ажиллаж чадаагүй учраас хэрэглэгчдийн өөрснийх нь одоо хүсэл саналаар бол тэр цолыг одоо хүчингүй болгож байгаа юм л да. За баярлалаа. Жил бүрийн 3 дугаар сарын 15-нд хэрэглэгчдийн өдрийг тэмдэглэдэг. Тэгэхээр энэ жилийн хэрэглэгчдийн өдөр хэрэглэгчдийн хэршийг хамгаалах өдөр бол тунд өгөж байна. Монголын хэрэглэгчдийн хэршийг хамгаалах нийгэмлэгээс ер нь энэ өдрийг өгтөж ямархуу одоо ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэр олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр бол 3 сарын 15-нд байдаг. За энийг улс орнууд бүгд тэмдэглэдэг. За энэ бол баяр ёслол биш. Бид энэ жилийн хүртэл бол бас нэлээд баяр ёслолын байдалтай явж ирсэн л дээ. Тэгэхээр энэ жилээс эхэлж бид бол энийг бол зогсоосон. Тэр өдөр бол ер нь хэрэглэгчид өөрийнхөө дуу хоолойг гаргаж төр засагтаа хүргэх, өдөр худалдааныханд хүргэх тийм боломжийг олгох өдөр болгож тэмдэглэв. Энэ жилийн хувьд бол аюулгүй хүнсний төлөө гэдэг бүх нийтийн одоо марш зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэгэхээр хүнс бол нэг талаас хүний хоол тэжээл, нөгөө талаас хэрвээ энэ хортой аюултай бол энэ шиг аюултай зэвсэг байхгүй шүү дээ. Тийм учраас манай зах зээл бол хүнсний аюулгүй байдлыг одоо хангах талаар нэлийн одоо доголдож байна. Ер нь хүнснээс болж одоо хордлого их гарч байна. Хүнснээс болж одоо янз бүрийн хавдар үүсэх явдал бол мэдээ нас нь залуучсан ч гэдэг ийм судалгаа байгаа. Ийм болохоор бол хүнсийг үйлдвэрлэх
худалдаалах, борлуулах, тээвэрлэх, за тэгээ хэрэглэх бүх шатнд бол аюулгүй байдлыг хангах. Хүнс үйлдвэрлэж байгаа бүх орчин бол ариун байх ёстой гэдэг. Энэ үднээс нь бид одоо хэрэглэгчид одоо хүнсний аюулгүй байдлын талаар дуугаа гаргах ийм болцоог олгож нийт аймагуд, нийслэлдүүд хүнсний аюулгүй байдлын асуудлаар бол тийм жагсаал хийж, цуглаан хийж энэ талаар одоо төр олон нийтэд дуугаа хүргэх ийм байдлаар тэмдэг. Ер нь одоо нийгэмлэгийн хувьд хэрэглэгчдийн ашиг хамгаалах нийгэмлэгийн хувьд шүү дээ. Одоогийн яг хүнсний аюулгүй байдлын талаар та сая бас ярьлаа. Өөр одоо бараа бүтээгдэхүүний хувьд гаднаас импортоор орж ирж байгаа энэ янз бүрийн бараа бүтээгдэхүүний хувьд ер нь хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн ийм одоо хүмүүс сэрэмжлүүлэг болж хэлэхээр ямар их асуудлууд байна. За нэг хэсэг бас эмний талаар их яригдаж байсан тийм. Тэгэхээр ер нь манай зах зээл бол одоохондоо тийм бүдүүлэгдэх ийм байдалтай байна. Тэгэхээр энийг бол бид одоо хүмүүнлэг шударгуулах сайжгүй шаардлагатай. За энэ ажилд зөвхөн одоо төрөөс анхаарал зогсохгүй манай хэрэглэгчид иргэн бүр одоо маш их анхааралтай идэвх санаачлагтай оролцох хэрэгтэй байна л да. Ер нь хүний амнаас эрүүл мэндэд одоо хортой нөлөө үзүүлсэн хүнсний болоод за мөн одоо материалын хохирол учруулсан бусад эд зүйлийн талаар манай хэрэглэгчид бол одоо тухай бүрэн мэдээлж олон нийтийг сэрэмжлүүлж байх хэрэгтэй. Тэр хүн өөрөө хохироо зогсохгүй дараагаар нь тэр хүн шиг бусад хүн хохирох ёсгүй. Ийм л байр суурьаар ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Тэгээ энд бол одоо эмийн зүйл үнэхээр их сэтгэл төгшиж байна. За эм гэдэг бол тодорхой мэрэгжлийн одоо хүмүүс бизнесийн эрхэлдэг ийм салбар. Эмийн сангуудаар зөвшөөрөгдсөн Монгол улсын эмийн тухай хуулиар тогтоогдсон жагсаал бүхий ийм одоо энийг бодлуулж явах хэрэгтэй. Гэтэл энэ бол эмх замбраагүй гэж байтугай зах дээр гар дээрээс хадвартай газараа ийм зарж борлуулж байгаа. Энийг бол манай хэрэглэгчид ийм зүйлээс зайлсхийх хэрэгтэй. Түүнээс гадна гоо сайхны бараа бүтээгдэхүүн сэтгэл төгшиж байна. За энэ ялангуяа одоо гоо сайхны янз бүрийн үйлчилгээ хийх, засал хийх, биеийн янз бүрийн гажгийг одоо өөрчлөх, сайжруулах гэсэн ийм зарлал реклам тавьсан хэрнээ үүндээ хүний бие эрхтнийг одоо эрмдэг зэрэмдэг болгоцсон. Ийм жишээ баримтууд бий. Жишээлбэл механик гэдэг гоо сайхны одоо үйлчилгээ эрхэлдэг салоноос хэд хэдэн хүмүүсүүдийн одоо хохироосон. Энэ жилингээр ер нь рекламыг бас бид анхаарахгүй байж болохгүй байна. За рекламдаа бол одоо энэ бүх өөрийгөө цолж байгаа юм шиг л одоо ийм реклам их гарч ийн шүү дээ. Тэгэхээр энэ бол байд таарахгүй. Ер нь рекламанд одоо итгэхээс өмнө рекламд байнга эргэлзэж бай гэсэн ийм одоо зарчим олон улсын хэрэглэгчдийн байгууллага баримталдаг л да. Тийм учраас реклам болгоноор одоо сайн сайхан гэдэг нь сурталчилсан бараа болгон бас сайн биш. Тэрийг эргэлзэж, тэнэгэлзэж өөр одоо олон төрлийн бараануудаар зөв сонголтоо хийж явах ёстой. Ийм болохоор бол рекламын талаарх хуулийн зохицуулт зайлшгүй хэрэгтэй байна. Хэрвээ буруу реклам хийгээд бодит байдалд нийцэхгүй одоо чанартай үзүүлэлтгүй ийм реклам зарлаад хувь хүнд болон хүмүүст хохирол учруулсан байх юм. Түүний хохирлыг одоо бүрэн хэмжээгээр арилгуулдаг байх ийм шаардлагатай. Тэгэхээр энийг бол рекламын хувьд шинээр зохицуулах шаардлагатай. Гэхдээ Монгол улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуульд ер нь хэрэглэгчд учруулсан хохирлыг бол гин буруутай компани хүмүүс бүрэн арилгах ийм заалт байгаа шүү дээ. Бас нэг яригдж байсан асуудал нь худалдааны зохицуулалтын тухай хуулийг улсын хурал дөрвөн бариад байгаа. Энэ хуулийн маань асуудал хэл зэрэг ер нь явцтай байна. Тэгээ ер нь бол зах зээл өөрөө бол худалдааг соёлтой байхыг зайлшгүй шаардж байгаа. Тэгэхээр энэ хууль бол үнэхээр одоо хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад маш чухал ачаал хөдлөх юм хууль. За засгийн газраас өргөн бариад улсын хуралд орцсон байгаа. За бид энэ хуулийг ойрын үед хэлцэж одоо батлах байхаа гэж итгэж байгаа. За гэхдээ түүнд бол хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал, за худалдаанд тавих одоо шаардлага, худалдаа эрхлэгч нарын одоо мэрэгжилтэй байх шаардлага, зэрэг хэд хэдэн одоо чухал
шаардлага бол энд багтаж байгаа төсөл дээр. Гэхдээ энийг одоо цаашдаа зайлшгүй одоо тусах юм шаардлагатай. Соёлын хөдөлтөйг бол хэн эрхлэх ёстой юм бэ гэхээр одоо энэ мэрэгжлийн хөдөлгөгч нар л эрхлэх ёстой шүү дээ. Тэгэхээр манай үйлдвэр хөдөлтөй эрхлэгч одоо компани бүсүүдийн гол одоо нүүр царайг харуулах гол одоо эзэн хэм эхлээд бол хөдөлгөгч хүн. Тэр хөдөлгөгч хүн бол өөрийнхөө бараа бүтээгдэхүүнээ сайн мэддэг мэрэгжлийн өндөр түвшний хүмүүс байх ёстой. Тэгэхээр бидний одоо өнгөрсөн нийгэмд ч тэр хөдөлгөгч нар бол асар их хэмжээний одоо өндөр шаардлага тавьж мэрэгжил эзэмшүүлдэг бол одоо хөдөлгөгч хийх зөвшөөрдөг байсан. Гэтэл одоо зах зээл үе улам өндөр шаардлагатай тавьж байгаа. Ийм болохоор манай нийгэмлэгээс өндрийн холбогдох байгууллагатай хамтраад ер нь одоо хэрэглэгч үйлчилж байгаа хөдөлгөгч нар тэр лангууны ард байна уу эсвэл супер одоо маркетээр ажиллаж байна уу хаана байна үйлчилж байгаа газраас үл хамааран тэр бол өндөр мэрэгжлийн хүн байх хэрэгтэй. Тэр мэрэгжлийг бол зохих одоо сургалтанд хамарч үнэмлэх авч тэгээд одоо үнэмлэхжүүлэх юм шаардлага байна гэдэг одоо үзэж байгаа. За ягаад гэвэл ер нь одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бол үнэмлэхгүйгээр явах хэрэггүй шүү дээ. Түүнтэй адилхан одоо зах зээлд хэрэглэгчд үйлчилж байгаа одоо хөдөлгөгч үйлчлэгч нар бол үнэмлэхгүй байхыг бол манай нийгэмд бол зөвшөөрөхгүй. Ер нь цаашдаа бол ер нь үнэмлэхгүй мэдлэг соёлгүй хөдөлгөгчээс аль болохоор одоо бараа бүтээгдэхүүн авахгүй байхыг одоо бид зөвлөж байгаа. За энэ нэг талаас хэрэглэгчдийн эрх ашигт бол бүрнээ нийцэх юм шаардлага. Тэгэхээр эзэн хаяггүй ч юм уу хаадуртай газраасаа ямар нэгэн мэрэгжлгүй хүнээс юм холдоод авахд эргээд тэр хүн хохирлоо төлөвлөх эзэнгүй болж байгаа. Тэгээ ийм болохоор бид хөдөлгөгчийг мэрэгжилтэй үнэмлэхтэй байх ийм шаардлагыг тавьж байгаа. Тэгээ манай зах зээл өөрийгөө одоо хүндэтгсэн. Ер нь зах зээл одоо баттай байр суурь эзэлье гэсэн манай томоохон аж ахуйн нэгж компаниуд бол энэ хөдөлгөгч одоо мэрэгжүүлэх талаар их санаачлага тавьж байна л да. Энийг бид зүйтэй гэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр ярианыхаа сэдвийг илүү өөр тийш хандуулъя гэж бодож байна. За та Монголын хөдөлмөр хамгааллын хөдөлгөөний одоо шадар зөвлөхийн албыг гартыг би бас энэ сайн мэдхийн. Тэгэхээр хөдөлмөр хамгааллын асуудлаар бас нэлээд их зүйл яригдах болжээ. Яригцаарч ирсэн. Одоогийн төвшөнд ер нь ямар хөө ингэж та өөрийн зүгээс дүгнэж байна. Тэгээ ер нь бол энэ хүнээл одоо дээлсэн нийгмид л явж байгаа шүү дээ. Тэр иргэн бүрд өөрөө тийм итгүүг санаачлагтай байж өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэн өөрийгөө биелүүлж чаддаг. Тэр эрүүл саруул хүн одоо зах зээлүүд сайн сайхан дээр ашиг орлоготой баян чиндээдэг байж чадна. Тэр хүний эрүүл мэндүүд тэр ажиллаж байгаа орчин нөхцлөөс их хамаарна. Тэгэхээр манайд бол одоо ажилт нарынхаа хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагаа хөдөлмөрийн нөхцөлийг одоо сайжруулахад онцгой анхаарал тавьдаг томоохон одоо компаниуд байгаа л да. Гэхдээ жижиг дунд үйлдвэрүүд юм уу энэ хувийн үйлдвэр хошоо за дэвшгүй тус үйлдвэрүүд хамтын үйлдвэрүүдэд бол хөдөлмөр хамгаалалт хайхгүй явдал бидний сэтгэлийг төвшиж байгаа. Осол их гарч байна. Үйлдвэрлэлийн осол их гарч байна. Мөн түүнчлэн үйлдвэрлэл дээр хүн осолд ороод эрдэнэ зэмдэр болцсон байхад түүнийг одоо жинхэнэ хуульчлан одоо баталгаажуул акт тогтоох гин буруутныг олох шалтгаан нөхцөлийн тогтоох ажлууд одоо улсын хэмжээнд үнэхээр салгартсан байна. Монгол улсын засгийн газар одоо энэ үйлдвэрлэлийн ослыг судалж бүрдэх дүрмийг одоо гаргаж батлах ёстой. Гэтэл одоо хэн судлах, яаж судлах нь тодорхойгүй. Улсын их хурлын засгийн газар дээр энэ асуудлыг нэг яралтай шийдэх юм шаардлагатай байна. За хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах үндэсний хэмжээний хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй. Тэр Монгол хүний одоо дундад нас бол одоо 62-63 нас гэж байна. Гэтэл энэ юутай холбоотой вэ гэхээр энэ хон байгаль цаг уурч юм уу эсвэл Монгол хүн өөрөө одоо бага настай гэвэл бас учирддаг. Тэрний ажиллаж байгаа орчин нөхцөл одоо хамт орны уур амьсгал хүртэл одоо тэр эрүүл саруул байх өдөр сайхан байх нөлөөлөл ийм болохоор хөдөлмөр хамгаалалт
нэр хүч анхаарал тавих юм шаардлага байна. Өөр нэг зүйл бол энэ хөдөлмөр хамгааллаа гэдэг ажиллагаа сайжруулах, нөхцөлийг сайжруулах тул тодорхой хөрөнгө санхүү хэрэгтэй. Гэтэл манайд бол улсын төсвийн одоо хэдэн хувийн одоо ажилтнаар хөдөлмөрчдийн одоо нөхцөл аюулгүй байдлыг хангах юм уу эсвэл үйлдвэрлэлийн осол өвчлөөс сэргийлэх чиглэл юм бай гэдэг тоо хэлэх юм байхгүй. Энэ бол хойшлог тав. Үйлдвэр аж ахуйн газрын компани одоо ашигын хэдэн хувийн одоо тэр хамт олонныхоо хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хөдөлмөр хамгаалалт зориулдаг юм байна гэсэн тоо баримтууд байдаг. Тэгээ энэс аваад үзэхэд бол хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах ажлууд бас тийм өндөр түвшинд байж чадахгүй байгаа. Энэ талаар Монгол Улсын засгийн газар за дараагийн одоо сонгогдоод гарч ирэх манай улсын хурлын засгийн газар бол энэ хүнийхээ эрүүл мэнд тэднийг одоо агаар осод эрсдлээс сэргийлэх чиглэгдсэн хэр томоохон арга хэмжээ авах зайлшгүй байна. За баярлалаа. Тэгэхээр та бас төрийн бус байгууллагуудын талаар нэлээд их сайн мэдэх хүн. Өнөөгийн төрийн бус байгууллагуудын одоо байгуулагдаж байгаа явц ер нь өнгө төрхийг юу гэж дүгнэх вэ? Ер нь төрийн бус байгууллага бол их дэмжих ёстой гэж үздэг. Одоо 700 гаруй төрийн бус байгууллага байна гэж үзэж байгаа. За тэр төрийн бус байгууллагын ард бол дандаа хэрнээ одоо ард түмнийхээ төлөө их орныхоо төлөө ажиллая гэсэн энэ чин эрмэлзэл бүхий одоо идэвхтэй иргэн хүн байгаа. Тэр иргэн хүн одоо хэдий ч нэ одоо нийгмийнхээ хөгжил, улс орныхоо хөгжилд оролцож чадна. Тэр улс орнууд өнгөтэй өдтэй байж чадна. Ийм болохоор бол төрөөс төрийн бус байгууллага хийх дэмжих ёстой. За миний бодлоор бол ер нь төрийн бус байгууллагыг одоо төрөөс дэмжих одоо хөтөлбөр хийх үйлдэлдэг. За хаан улсын их хурл төрийн одоо албан тушаалтнууд төрийн хүрээнийхний мэдлэг боловсрал бол одоо шинэ нийгэмдээ зохицоод ингээд нэлээд одоо нааштай явж байна тийм ээ. Гэтэл тэдний ард бол төрийн бус байгууллага тэр иргэдээ боловсруулах тэднийг одоо шинэ нийгмийн өнгөс одоо хурдан оруулах ийм зайлшгүй шаардлага байгаа юм л да. Тийм учраас төрийн бус байгууллагын одоо идэвхтэн сонгуульд нарыг одоо бэлтгэх тэдэнд одоо яг нэг орон байраар хангах Монгол улс ягаад төрийн бус байгууллагын ордон гэдгийг төрийн бус байгууллагатаа одоо төрөөс өгч болдгүй тийм өмч хөгжүүлгээд явж байна. Хамгийн одоо өмчгүй хамгийн одоо анхаарал татсан ийм одоо томоохон хэсэг бол төрийн бус байгууллагууд байна шүү дээ. Өөрийн байшин барилга муутай. Ийм болохоор төрийн бус байгууллагыг бол тэгээд дэмжих ёстой. Тэгээд дэмжиж чадвал одоо улс орны төрийн захиргааны одоо дийлэн хийж чадаагүй ч юм. Дийлэн хүрээгүй тийм одоо ажил үйлсийг төрийн бус байгууллага хийх бүрэн болцоотой. За бодлоо ингээд нэвтрүүлгийн маань өөрчлөх хугацаа өндөрлөх төхөж байна ингээд танд сүүлчийн асуулт болгож ер нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагад та бас нэлээд олон жил ажиллаж байгаа хүн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага маань одоо арчилсан хувьсгалаас хойш бас нэлээд их хугацаанд зарим хүмүүсийн шүмжилж хэлдгээр өрнж хэмээгүй байдалд байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийнхэн байгууллагын бас өнгө төрхийн талаар хэлэх байх гэж бодож байна. Тэр Монголын үйлдвэрчний эвлэлүүд бол ер нь манай хөдөлмөрчдийн хамгийн томоохон одоо нөлөөлөх байгууллага. Тэр хөдөлмөрчдийнхээ төлөө бол энэ өнгөрсөн хугацаанд бол маш хүчтэй одоо тэмцэл үйл ажиллагаа явуулсан гэж боддог. Яг хөө зарим хүмүүс санд нэгдэхгүй гэж байна. Одоо ер нь тэмцэнгээд заавал бослог гаргаад ажил хаялт зарлаад ингээ божигнуулаад тэрийг унгаагаад байна гэсэн хэрэг биш шүү дээ. Тэгэхээр Монголын үйлдвэрчний эвлэлүүд бол засгийн газартай энэ өнгөрсөн жилүүдээр хэлцээ хийж ирсэн. За ялангуяа хамгийн сүүлд хөдөлмөрийн тухай одоо шинэ хууль одоо ер нь үйлдвэрчний эвлэлийн хувьраар одоо улсын хөвдөр батлагдсан. За энэ нийгмийн эмзэг хэсэг ялангуяа ажилчин олон хаагчдын цалин хөлсийг одоо нэмэгдүүлэх үнийг одоо валютын ханштай уялдуулж одоо байнга өөрчилж байх. Зэрэг олон асуудлаар үйлдвэрчний эвлэлийн одоо гаргаж тавьсан дэвшүүлсэн саналууд улсын хурлаар дэмжигдэж засгийн газраар одоо баталгаажуулсан байдаг. Ийм болохоор үйлдвэрчний эвлэл одоо өөрийнхөө байр суурийг зохицсоор эзэж байна. Гэхдээ одоо бүх юм сайхан болцсон зүйлүүд биш. Үйлдвэрчний эвлэл маш хүчтэй ажиллах хэрэгтэй. Ялангуяа хөдөлмөрийн хамт олонны хэлбэрт ажиллаж байгаа. Үйлдвэрчний эвлэл хараад тийм бол ажлынхаа хэлбэрийг сайжруулах. Тэр нийгмийн хамгаалтын сайжруулах. Жанрын сэрийн хэмжээнд үйлдвэрчний эвлэл хаваад холбоо. Нийгмийн сэрийн хөгжил. Заавал
энэ сэндэр битээ энэ асуудал маш их томоохон байна. Хаврын үеийн хавбат хаврын хаврын тийм одоо энэ тайлбар ийм хамгаалал олон асуудлыг хэлээд энэ одоо хамаатан гатаа ийм зүйлстэй туга энэ Монголын арай хөлбөр хөлбөр энэ одоо манай эдгээр төлөвлөсөн өөрсдийнхөө үйлчлэгийг өдөр комитет байгуулга шинжилгээ сонгож тэгээд одоо дараа үйлчлэн тамирхаар үйлчлэн. Нийгмийн нүүр тусан яриа шууд өсгөлөөр өндөрлөж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэг орчид бидэнтэй санал болгосон Монголын хэрэглэгчдийн хэрэг хамгаалах нийгмийн тэргүүн энэ дээр танд эзэгтэй хамгаалсан хайлаа тодорхой зөвшөөрлөө. За тэгээд танай тийм асуудал Монгол хэрэгтэй. Манай нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна хүмүүстээ та бүхэн нүүр тусан яриа шууд яриаслахын дараагийн дугаарыг эрг тав гарагт даах гэж байна.